Спутник Монгол радио 92.5 дахин сонсогч та бүхэндээ манах наран өглөө хөтөлбөрөөр хүргэж байна. Өглөө хөтөлбөрийн зочинтой ярилцах цаг маань эхэлжээ. За өнөөдрийн манай хүндтэй зочноор Jazz лаборатори төрийн бас байгууллагын захирал Мантхай хүрэлцэн ирсэн байна. За юуны өмнө урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Өглөөний мэнд. Баярлалаа. Сайн байна өглөөний мэнд. Өглөөний мэнд. За өнөөдөр Мантхайгаас олон улсын jazz хөгжмийн сургуулиудын одоо 35 дахь удаагийн хурал Монгол улсад төдийгүй бүр Азад анх удаа манай улсад зохион байгуулагдаж байгаа. Энэ талаар бид бүхэн маш гоё дэлгэрэнгүй мэдээллийг авнаа. За тэгээд энэ хурлын талаар ярихаас өмнө Мантхай гэсэн өөрийгөө бид нарт гоё дэлгэрэнгүй танилцуулаасаа гэж хүсэж байна мөн. Jazz лаборатори төрийн бас байгууллагын талаар бидэнд танилцуулна уу? За. Өөр тавьчихсан баярлалаа. За, Jazz лаборатори анх төрийн бас байгууллагыг анх 2016 онд нээжсэн. Манай төрийн бас байгууллагын гол зорилго нь залуу jazz уран бүтээлчтэй ажиллах, тэднийг дэмжих, боловсролын тал дээр нэлээд хөгжүүлэх, тэр тал дээр төлөв ажиллаж эхэлсэн. Цаашдаа бид манай уран бүтээлчд маань мэргэжлэр аюул сайн эзэмшээд, сайн хөгжимчтэй болоод ирэхин тал дээр бид нэр гадаад руу сургууль явуулах тал дээр дэмжлэг үзүүлэх, тэтгэлэг болон солилцооны оюутанд хамруулах зэргээр ажиллаж байгаа. Одоо хүртэл ажиллаж байна. Тэгээд мэдээж тоглолт зохион байгуулах, илүү олон нийтэд jazz хөгжмийн тухай илүү төлөвлөх тий харуулах талаас нь ажиллаж байна. За Мишефтер өөртөө нэг хөгжмийн хүн болохоор одоо jazz лаборатори төрийн бас байгууллага ямар үйл ажиллагаа хийгээд байгаа вэ? 10 жилийн хугацаанд ямар лаг болж өргөцсөн бэ гэдгийг сайн мэдээд байна. Манай сонсогчд маань зарим мэдэхгүй байж магадгүй. Тэгэхээр яг энэ төрийн бас байгууллагын хүрээнд Монголдо хийжсэн томоохон одоо ажлууд тий. За тэрс бас Германаас энэ олон улсын томоохон jazz хөгжмөртийг бас авчирдаг гэх мэтчлээ. Эдгээрийг одоо хийсэн ажлуудаа бас танилцуулбал. За. Ер нь бол jazz хөгжим бол мэдээж Америкаас гаралтай. Гэхдээ одоо үед сүүлийн 10-20 жил Германд маш өндөр хөгжиж байгаа. Тэгээ Европт түлхүү илүү одоо хөгжиж илүү одоо сонсогчд ихтэй болж байгаа. Манай Монгол болохоор манай залуу үед бас их сонсож илүү хип тий одоо хүмүүс сонирхож сонсож эхэлж байгаад би маш их баяртай байдаг. Манай jazz лаборатори байгууллага 5 жилийн өмнө Jazz City Series гэдэг дөрвөн театр 5 удаагийн том тоглолт зохион байгуулж ирсэн. Одоо хүмүүсээр үзсэн бол санаж байгаа Jesse Davis, Champion Fulton, одоо харааны бэрхшээлтэй Испаний хөгжимчин төгөлдөр хуурж Игнаси Терраса, за Францын аман хуурч их зэрэг хүмүүсээр авчир тоглож байлаа. Дараагаар нь бид яг ковидын дараа бид нэр Fat Cat Jazz Club-тай хамтраад Jazz City Revival фестивалыг зохион байгуулж ирснээр онцлогтой. За үүгээр 120 гаруй уран бүтээлчд Монголд ирж тоглож илаа. Энэ бол бас маш том Монгол улсын хамгийн том анхны фестивал гэж бодож байна. Манай Мантхайгийн хувьд өөрөө яг jazz хөгжимтэй яг ямар холбоотой юм бэ? Би бол сэтгүүлч мэргэжлэр төгсөж исэн. Тэгээд ер нь л урлагт 10 жилийн хасаал урлагт үнэхээр дуртай. Тийм дуурийн тоглолтуудыг ерөөсөө алхасдгүй. Энэ тэнд болж байгаа тоглолт, уран бүтээл, уран зургийн үзэсгэлэн ерөөсөө ингээд алхасдгүй нэг тийм жоохон байлаа. Тэгээд jazz руу яаж орсон бэ гэхээр мааныг таньдаг хүн намайг одоо ийм боломж байна. Ингэж харж ийн гэдэг үүднээс анх танилцж исэн. Тэр үедээ би Billie Holiday-с өөр jazz уран бүтээлч нэг ч сонсч үзэж байгаагүй, мэддэггүй. Дараа нь сонирхоо судалсан чинь үнэхээр надад таалагдсан. Яагаад гэвэл энэ бол эрхчлөөний дэд мэдрэмжийг өгч чаддаг. Дээрээс нь хүмүүсийн сонирхол одоо jazz хөгжмийг яаж сонсч болохоор энэ бүх төрөл төрж байгааг мэдэрч болдог гайхамшигтай хөгжмийн жанр гэж боддөө. Одоо ингээд сонсоход jazz хөгжим Монгол улсад ингээд хожуу хөгжөөд байгаа юм шиг боловч яг үндэ Баян Монгол чуулгаас одоо эхэлж байгаа хөвгтэй шүү дээ. Тэгэхээр ер нь манай Монголын одоо jazz хөгжимчдийн ур чадвар дэлхийд яг аль хэмжээний хөгжилтэй явж байна. Тэгээд 5 жилийн өмнө олон улсын тийм томоохон одоо jazz фестивалыг Монгол улсад зохион байгуулна гэдэг нь энэ нас манай Монголын одоо хөгжимчд уран бүтээлч нэлийн дээгүүр бичигдэж байгааг илрэл болов гэж бодож байна. Ер нь хөгжил манай улсад яг ямар хэмжээнд явж байна? Залуу уран бүтээлчд маш их
гарч ирж байна. Чадварлаг. Дээрэс нь одоо мэдшээл инх жаргал, эрхэм баярын инх жаргал одоо Аз, Европт одоо хамгийн их толгой одоо өндөрөөр үнэлэгдэж байгаа зохиолууд нь одоо манай шүтэн байна. Аюу олон том тэмцээнүүд оролцож олон шагнал авч ирсэн. За манай солилцооноос гадна манай мөнх тэмүүлэн мөнгөн товч хүслэн зэрэг оюутнууд маань анх манай төсөл төр оюутан болж орж ирээд дараа нь Германд сургуулиуд бакалавр мастер төгсөөд одоо эргээд багш болж орж ирж байгаа. Энэ бол үнэхээр бахархав шүү дээ мэдрэмж. Үнэхээр бахархдаг тэднэрээ. Их жаална Angel Sister гэдэг яг нэг jazz охтын хамтлаг байсан шүү дээ. Тэр яг сүүлийн жилүүдэд тэгтээ уран бүтээлээ түр завсарлсан баг шиг байгаад шиг байна тий. Яг Angel Sister гарч иж хахад бүр бас л гоё байсан шүү дээ. Монгол бүсгүйчүүд яг ингээд jazz гэж бүр дуулаад тоглолт хийгээл тэр бол үнэхээр гоё байсан. За тэгвэл одоо удахгүй Монгол улсад маань болох олон улсын одоо jazz хөгжмийн сургуулиудын хурлын талаар дэлгэрэнгүй танилцуулъя. Манай Монголд бол Монгол Улсын консерваторид нэг хэдэн жилийн өмнөөс л яг юм jazz хөгжмийн анги гэж ингэж нэгдсэн байх тий. Гэтэл олон улсад бол яг энэ бүр jazz хөгжмийн сургуулиуд байдгийн байна. За тэгээ 35 дахь удаагийн хурал гэж байгаа тий. Тэгэхээр тасралтгүй олон жил бас үргэлжлсэн энэ том хурал Монгол улсад болох гээд байна. За энэ талаар энэ яг яадаг хурал юм бэ? За энэхүү хурал маань Азад анх удаа бүр Монголд анх удаа. За энэхүү эрхийг авахгүй сүүлийн 2 жил ууггүй хөтлөн барьсан. Тэрнээс энэ эрхийг авсан. За тэгээ Монгол сонгогдсон баяртай. Бид нар энэ эрхийг авахын тулд American Iowa сургуультай өрсөлдсөн. Гэтэ хүмүүс Монголыг төлхөө сонирхож байгаа нь бид нар тийм талаудаа тийм Монголын соёл хөгжим бүхэл талаас нь ер нь бол. За тэгээд өмнө болж исэн улсууд гэх юм бол Нью-Йоркт болж исэн 3 жилийн өмнө 4 жилийн өмнө тэгээд 3 жилийн өмнө Helsinki, Мюнхен, өнгөрсөн жил Австрийн Klagenfurt хотод болж исэн. За энэхүү хурлыг David Liebman гэж хөгжимчин маш алдартай саксофон хөгжимчин одоо үүсгэн байгуулад холбоог нь тэгээд дэлхийд jazz хөгжим заадаг бүх сургуулиудын багш нарыг одоо та бүхэн холбоонд оролцооч. За энэ давуу тал нь юу вэ гэхээр jazz хөгжим одоо онороо тий яаж өөрчлөгдөж шинжлэгдэж байна. За бүр нэмээд jazz хөгжмийн хөгжимчдийн одоо эрүүл мэнд ч юм уу тий саксофоны буруу одоо тоглох юм бол ийм одоо юутай ч юм уу тий эрсдэлтэй одоо бид ийм юм үүсэх боломжтой ч юм. Энэ талаас нь анхаарч анх судалж энэ холбоог үүсгэн байгуулсан юм билээ. Тийм. За тэгээд одоо Монгол зохион байгуулагдаж байгаа дэлхийн 45 орны 130 гаруй jazz хөгжимчид Монголд маргааш өрөөндөөс юус ихлэх гээд бид нэр одоо тийм зөндөх ажилтаа юм хийгээд Бээжин тэгээд Grammy шагналтай 2 хөгжимч Монгол улсад ирэх гэж байгаа. Ямар гоё юм. Тийм манай artistic director Даниэла Перес Панам гаралтай төгөлдөр хуурч хадагтай Америкт сууршилтай. Тийм. За тэгээд 130 хөгжимчдөө бид нийт 6-7 хуваажаа. Одоо төв бүрээс бид нэр хөгжимчд авчирч байгаа. Үүндээ болохоор өмнөд Африк, Канада, за Азиас Солонгос ч юм уу яг ингэ төв төвээс яг 6 төвээс Аз талаасаа NG маань хариуцж Аз талаа авч явах юм байгаа. Тийм. Вау, өстой гоё юм болох нэ тий. 120 гаруй хөгжимчд ирнэ гэхээр за дээрэс нь газар бол ирэхгүй шүү дээ. Тэгэхээр Монголын аялал жуулчлал тал дээр бас маш том хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм байна. Тэгээд jazz хөгжмийн салбарт ийм томоохон хурал. Бид нар хурал гэхээр одоо яг jazz хөгжмийн салбарын өнөөгийн болоод ирээдүйн одоо хөгжил тий асуудал бүх зүйлийг хилцэх бах. За түүнээс гадна маш гоё тоглолтууд болох болов гэж одоо сонсогч дуртай хүний хувьд одоо найдаж тий гоё мастер классууд болох бах. Яг энэ 7-ны хүрээнд яг ямар үйл ажиллагаанууд зохион байгуулагдах вэ? Биднэрт ингээд дэлгэрэнгүй танилцуулбал.
7 сарын 6-нд бид нар нээлттэй үйл ажиллагаа зохион байгуулна. Мэдээж нээлтэн дээр уртын дуу морин хураараа хөөмигөөр эхлүүлэхээр бид нар бэлдээд байна. За тэгээд Монгол Улсын консерватуур дээр бид нар panel discussions, за workshop-ууд, master class-ууд өглөөний 10 цагаас эхлээд оройн 18 цаг хүртэл сургалт судалгаа байна болох юм. Оройн нь мэдээж хөгжмийн хүмүүс ирж байгааг дуудахаараа хотын төвийн 6 байршилт бүсийн 6 байршил бид нар Jam Sessions гэж зохион байгуулна. Зэрэг тоглох юм уу? Тус тустай тийм ямар гоё. Яг л нэг газар багтахгүй болчихсон. Яа надад нэгээд цөөхөн хідэн жаз санагддаг хід нөхдөлөд 6 газар хуваахаар одоо. Тийм ээ. Одоо тэгэхээр манайхан бүгдөө яг энэ арга хэмжээнд гоё тоглолтууд нь идэвхтэй оролцоод тий олноороо ярьж бас үзээрэй. Гадаадын бас супер мундаг хөгжимчдийг ингээд хоосон заална ингээд тоглоулахаар бас аюу мохшд ивэж тийм ээ. Тэгэхээр бүгдээрээ гоё уриалаад бид нар ч гэсэн өөрийнхөө хувийн одоо сошиал бүх боломжтой платформ дээр гоё нэг сурчлагын одоо төлөө бас ажиллая да тийм ээ. Тийм нэг маш гоё арга хэмжээ. Зэрэг 6 газар тоглоно гэхээр би бүр одоо төсөөлөхгүй шүү дээ. Тийм байна тийм. Бүгднийг үзье гэхээр одоо тэгээд яах вэ? Байршин дуртад явчих болох. Тэгээд байршин шууд хэлээ. Мэдээж бидний гэр болсон Fat Cat Jazz Club. Түүний дараах Bird Jazz Club байна. За Wall Street Blue Sky нэг давхартай гэдэг штэ. Blue Sky Wall Street. Түүний дээр 23 давхарт нь байрлах Blue Sky Lounge. Тэгээ яг хажууд нөгөө нэг UB Street Food гэдэг задгаа байгаа штэ. За ийм газруудаар тоглох юм. 11 нь хамгийн сүүлийн өдөр бид хамгийн том тоглолтоо хар сувд дээр хийж байгаа. Өдрийн паркинг. Өдрийн 12-оос шөнийн 12 хүртэл. Та ирж жинхэнэ жазаар амжлаа. Ямар гоё юм бэ? Тэгэхээр та дэлхийн одоо Telegram channel-тай хүнтэй зураг авахулах тийм ярилцаж үзэх. Мэдээж олон зөндөө олон жаз хөгжмөхөөс илүү хөгжим сонирхдаг хүмүүс байгаа тийм. Ирж нээлттэй ирж оролцоорой. Тэгээд энэ хүмүүс чинь зөвхөн жаз хөгжимчд биш шүү дээ тийм. Айгүй олон төрөл жанраар тоглодог, судалсан, мэддэг болсон хүмүүс. Магадгүй энэ бас залуучуудад ба шинүүд боломжийг нээж өгөх гэж бодож байна. Би бас нэг дууртахад энэ ирж байгаа одоо 130 гаруй хөгжимчний тал нь дэлхийн сургуулиудын Berkeley, New York, New School том сургуулийн том профессор, багш нар, судлаачд ирж байгаа. За энэ хүмүүс маань юу бид нарт авчирч байгаа гэхээр нэгдүгээрт маш олон боломжийг яг ямар боломж вэ гэхээр тэр хүн цүнхэндээ 1-2 тэг хүний одоо оюутны тэтгэлэгтэй орж ирж байгаа. Тэгэхээр яг энэ үед манай одоо манай консерваторийн бакалаврын суралцагч болон одоо хөгжимчд маань өөрийгөө харуулад энэ боломжийг хатгаж аваад энэ хүмүүсийг явуулаасаа араас нь тийм түүчилээд араас нь очиод суралцаасаа гэж бидний хамгийн том зорилго байна. Одоо тэдгээр хүмүүс маань хэрхэн яаж өөрийгөө харуулах боломж нэгдэж байгаа юм бэ? Монгол Улсын консерватуур дээр одоо болох хурлын үеэр тэд нар маань тоглож үзүүлэх юм уу? Одоо Монгол одоо оюутан сурагчдууд. За ингэж бидний оролцож байгаа Монгол оюутнуудыгаа одоо энэ нөгөө төв бүрээс ирж байгаа гэсэн хөгжмөд байгаа шүү дээ. Багш нараа 6 хамтлагт хуваагаад тэр болгондоо одоо хамтлаг бүрт Монгол оюутнуудыг нь бас хуваагаад өгч байгаа. Тэгэхээр яг 6 өдөр яг тэд нартайгаа давхар хичээл чинь гэсэн үг. Тийм байна. Тэгээд тоглоочийн чадвар те ямар байна? Хаана явж гин? Дээрэс нь хувь хүний хандлага, юмд хандах хандлага, цагаа барьж гин үү? Энэ хүн өөрийн одоо хувийн соёл, харилцаа, хандлага ямар байна? Тэр болгоныг нэгэн үедэр харна, үзнэ, сонсно. Тэгэхээр бид нар нөгөө нүүрс царай болж байгаа гэдэг утгаараа дээрс нь бид нар ер нь жоохон бэлтгэлтэй, манай оюутны бэлтгэлтэй байгаа. Та түрүүн хэллээ шүү дээ. Яг энэ олон улсын хурлыг Монголд зохиох эрхийг авахд 2 жилийн хугацааг зарцууллаа. Бүр Америкийн том сургуультай одоо өрсөлдөж ингэж авлаа шүү дээ, тий. Тэгэхээр бэлтгэлийн хувьд бол 2 жилийн өмнөөс л ер нь бол оюутнуудаа бэлдэж эхэлсэн болоо гэж бодож байна. Яг манай Монголын нүүр царай болж байгаа багш нарыг бас дуртахын зүйтэй байх л та. Яг энэ хурлын үеэр одоо Монгол эх орныхоо нэрийг авч гарах тэр оюутан сурагчдад хичээл зааж байгаа багш нар та бүгдийн ард хамт ажиллаж байгаа зохион байгуулагчид тэднийгээ дурдвал. За мэдээж
мөнх тэмүүлэн саксофон тоглож одоо манай jazz бакалаврын jazz техник эрхлэгч болсон. Вау, тийм үү. За тэгээд мөнгөнд товч маань контрабас зааж нөхслөн тэгвэл бөмбөр зааж байгаа. За ариун маань дуулаачин багшаар ажиллаж байгаа. Одоо манай инжи маань ирж байгаа. За хасар бас байгаа. Манай баритон саксофон тоглож бас ирж байна. Бид нар маань мэдээж бүх сэтгэл зүрхээ гаргаж байгаа. Үнэхээр бахархууштай том ажил. Бас бид нартай үнэхээр энэ боломжийг ашиглаад баярлалаа гэж хэлмээр байна. Бид нар нэг гэр би бол гэр бүл гэж боддог. Тийм. Ер нь ингээд олон улсын гэлтгүй ер нь бол урлаг спортын үйл ажиллагааг зохион байгуулахад яг өндөө бидний хөдөлгөж байгаа нэг зүйл нь юм арын санхүү мөнгө л байна л та тийм яг өндөө бид нар тэр зам олон улсын хэмжээний тэгээ 6 твээс 130 гаруй хамгийн мэргэжлийн доктор профессор хөгжимчд ирж байгаа нөхцөлд бол бидний та бүгдийг дэмжиж байгаа юм зүйл байгаа хэл та. Энд төр хувийн хвшил. За хувийн хвшлийнхэн бол илүү төлөхөд дэмжих байх. Төрөөс ер нь дэмжлэг үзүүлж байгаа зүйл байгаа болов. Таад маань ер нь бол санхугаа бас яаж болгож байна. Би бол 130 гаруй хөгжимчд гингүүд эдгээр хүний 7 хоног байрлах тий. Наа зах нь хоёр талын тий. Тэгэл ингээд маш их төсөв байгаа байхгүй тий. Одоо хөгжим бүжигтэй ойрхон гэхэл чинь тэгэл дандаа бус дотроо гэдэг. Тэгэл маш үнэтэй өндөр. Одоо машин тэрэг унаа өдрийн хоол гэл санхүү хувьд бол асар их зардал гаргаж байгаа. Энийг та хэд маа одоо яаж болгож байна? Зовлонгоо ярьж болох юм уу? Дотроо ажилладаг хүмүүс бол зовлонгийн болж мэдээд бид нар ихтэй ярьж илүү гоё байх байхаа. Гэтэ ер нь одоо манай яамнаас соёлын яамнаас дэмжлэг бид нар байдаг. Тэглэг байх уу? Аха. Соёлын яамд манай алдарч ахлан сайд бид нар хүчилтэй өгөөд уулзсан. Мэдээж энэ чинь соёлын том ажиллагаа. За бид нар нийслэлтэй бас нийслэлийн соёл урлагийн газар болон нийслэлтэй хамтарч ажиллаж байгаа. За тэр хүмүүс бас баярлалаа гэж хэлмээр байна. Мэдээж бид нар Гёте институт гэдэг том газар байгууллагаас ургаж гарсан хүмүүс энэ төсөл эхлэхэд мэдээж Гёте институт гадаад элчин сайдын яамдууд бас гадны корпус байгууллагууд маш их дэмжиж ажиллаж байгаа. Монголоос ямар тач дэмжлэг бол байгаа юм мэдээж байгаа. Маш их баярлалаа. Энэ бол нэрээ Монголын одоо хөгжим урлагийн за бүр урлаг гэлтгүй олон улсад Монголыг таниулахын том үйлдэл бол үнэхээр үнэтэй хавнаар орж байгаа. Нийт хувийн хвшилтдэг төрийн байгууллагуудаас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Дэмжих хүмүүс бас байвал дэмжээрэй. Дэмжихэд нээлттэй шүү дээ тий. Тэс мөн хувийн хвшлүүд маань тий. Заавал одоо хэлэхгүй бол хүмүүст ингээд айгүй амархан бодоод байдаг тийм ээ. 120 хүн зүгээр л энгийнээр та дотор төсөөлөхөд бол 7 хоног 120 хүн Улаанбаатарын одоо хотын төвд амьдрахад ямар их мөнгө гарах вэ? Зөвхөн амьдрахад за тэгээ 120 хүнийг бас олон улсаас авчирхад ингээд нийслэгийн дийцэхэр зүгээр нэг дотроо нэг ингээл хар ухаанаар бодоход маш өндөр дүн босч байгаа. Тэгэхээр тэрийг бас дотроо бодоод аль болох ингээд хийж байгаа ажлуудыг хүмүүст нь манайхан дэмжээсэй гэж бас тийм ээ. Дэмжиж оролцоосоо ядаж за одоо ингээд санхүүгээр ч юм уу боломжгүй байгуул ядаж нэг очоод үзээд ийм байт юм байна. Гэр тий. Тэгээ магадгүй бас залуу аав ээж нар ч юм уу хүүхдүүд явандаа ингээд бас жаз хөгжим дуртай болох ч юм уу тийм ээ. Эсвэл хөгжим ямар нэг хөгжимд эзэмшүүлэхийн тулд бас энэ хөө янз бүрийн арга хэмжээнд нь орцох боломжтой байх гэж бодчих тийм ээ. Жаз хөгжим чинь ганцхан хөгжмөөр одоо төсөөлөгдөхгүй учраас маш олон төрлийн хөгжим байгаа учраас хүүхдэд агуулж байгаа. Тэдгээр хөгжмүүдтэй танилцуулаад сонсгоод ярилцаа тэр нь илүү гоё явах. За эдгээр үйл ажиллагаанууд ер нь үн төлбөртэй байгаа юу? Жишээлбэл Монгол Улсын консерватори дээр болох үйл ажиллагаанууд тийм одоо воркшопууд тэр хилцүүлгүүд энэ бол бас ашигын бус байгууллага. Энэ бол нөгөө International Association Schools of Jazz гэдэг холбоо ашигын бус. Бид нар энэ дээр ямар нэгэн ашиг олох болон орлого олох одоо боломжгүй байдаг. Тим заалттай цаанаа мэдээж workshop-ууд болон master class хичээлүүд бол үн төлбөргүй явагдана. Тэгээд бид аль болох тоглож байгаа газруудаа бас үнэгүй байлгах хичээж байгаа. Хүмүүстэй илүү их орж үзээсэй, сонсоосоо гэдэг утгаараа. Бас нэг онцлогтой юм ярихад энэ жил агуу найрагч тас туршин нацад орчин 120 жилийн мэндэлтэй байгуулалт тохиож байгаа тийм. За бид нар энэ дээр энэ хүний зохиолуудаас нэг 7 3
4 гэдэг одоо бид нар ингээл ярилцаал байна. Бүтээлүүдээс нь сонгож аваад жаз найруулга хийгээд тэрийгэ 7 сарын 11-нд хар совд дээр тоглож үзүүлэх. Тэгээ Монгол зохиол шүлэг, уран бүтээл найруулал дээр жаз найруулал хийгээд энэ бас ингээд бас Монголд үлдэхийн үг болж тэ. Магадгүй Баян монголчуулга энийг тоглох өндөр боломж тэгээ бид нар ингээд бэлэгдэх тэ. Тийм нэг иймэрхүү гой санаанууд зөндөө гарч ирсэн. Тэгэхээр бас 11-ний тоглолт бас гой сонирхолтой болох хаа. Баян Монгол гэснээс одоо Монголын жаз хөгжмийн одоо хамгийн том одоо банд бол Баян Монгол жаз хамтлаг байгаад байна шүү дээ. Энэ хамтлаг маань бас яг энэ хурлын үеэр яаж оролцож байгаа вэ? Баян Монголоос бид нэр одоо Баян Монгол хамтлаг одоо ISG маань энэ хуралд гишүүн болж энэ жил нэмэгдсэн. За тэгээд хөгжимчт нь бид нэр бүх мастер класс хичээлүүд нь орно. Ямар гоё урлаг юм те. Одоо нэг хар сод дээр өдрийн 12-оос шөнийн 12 цагт за Монголын одоо орчин үеийн нийт 18 агчдад доржийн нацаг доржийн бүтээлүүдээс тоологдно гэж байна. За түүнээс гадна дотоодын төдөө гадаадын олон гайхалтай бүтээлүүд тоологдох бах. Энд одоо олон улсын хөгжимчдээс гадна манай Монгол хөгжимчд бас хамтдаа оролцох нь шүү дээ тий. Энэ бүтээлүүдийг бас яг нь нууц биш бол тий одоо тийм бүтээлүүд тоглогдно гэдэг илүү нөө мэддэг хүмүүстэй очиод үзэхэд нь гоё юм суурилж өгөх юм болоо. За ер нь ямар хөтөлбөр хэдэн цагийн ямар хөтөлбөрүүд байгаа вэ? Хуваасан байгаа юу дотроо тоглолтууд энэ? Одоо манай дарагч нөгөө Мартин Зангер штэ. Мартин Зангер Монголд амьдарч байгаа хугацаанд багшилж байгаа хугацаанд гончиг сунлагийн бүтээлүүдээс найруулал хийж бүтээлүүдээр найруулга хийсэн. Тийм. Тэр дуунуудын найруулгуудаа явах. За тэгээд Монгол ардын 3 дууг бид нар бас хамтлагт өгч байгаа. Тийм. Янжуур тамхи орь залуунаас. Тэгээд нөгөөт нь ямар гоё тий халуун блэ. Уучлаарай би айгүй их ажилтаа явж байгаа нэг ардын дуу. Монгол ардын 3 дуу жаз найруулга болгоод бас гадны хөгжимчд тоглох гэсэн гадны хөгжим тоглоно. Энэ бол бас айгүй гоё том хүндэтгэл шүү дээ. Тэгээ ардын 3 дуу гадны одоо ингээм мундаг хөгжимчд тоглоно гэдэг бол ямар гоё. Тэгээ Монгол ардын дуучин бас айгүй гоё нөгөө импровизацаа хийгддэг. Одоо уртын дуу жишээл чинь яг импровизацаар гарч ирсэн. Жаз хөгжимч яг импровизацаар бүтдэг. Хөгжимчдийн хоорондоо маш гоё үйлдэж өгдөг. Гоё сайхан бүтээл гарах баха. За 7 сарын 6-наас эхлээд 11-ний өдрөд дуусла. 11-нд бол хамгийн том тоглолт болох нь байна. 6-нд хамгийн ихний өдөр юу болох вэ? 7-нд нь юу болох вэ? Бид нараас ингээд нөгөө тэрийг сонсож байгаад тий очиж үзвэл тий хідээс хэдэн цагийн хооронд бас консерватор дээр болох вэ? Одоо хуурснаар бол хөгжим бүжинг байлаж тий. За 7 сарын 6-наас 11-ний хооронд өглөөний 10-аас бид нэрээ яг энэ зориулаад манай Чил улсаас маань нэг найз йога багш инструктор ирсэн байгаа. За. Үн төлбөргүй 8-аас хөгжим бүжигтэр 8 цагаас йогийн хичээл төлбөргүй орж байгаа. Вау. Жаз хөгжим сонсонгоо. Йоо тийм ямар гоё юм бэ. Тэгээд 10-аас дандаа panel discussion хичээлүүд ороод 18 цаг хүртэл тэр сургууль дээр яг нөгөө сургалтын сургах дээр бүх арга хэмжээнүүд маань явагдаж байгаад дандаа нөгөө миний хийсэн 6 газруудаар локейшн дээр байршлууд дээр jam session тоглолтууд болно. Орой болох юм уу? Орой алга. Оо, тийм үү. Нэг өдөр биш юм биш үү? Орой алган бүр яг 6 орой гэсэн үг. Түүлстэй боломж юм биш үү? Өнөөдөр одоо Blue Sky 23 дээр үтсэн бол маргааш доошо буугаад нэг төвхөртөн үзээд ингээд тавцгүйгээр ингээд бид нар яг тэр байдлаар зохион байгуулж ямар гоё. Тэгэхээр боломж байгаа юм байна. Явж бүгдийн үзэх боломж байгаа юм байна. Ер орон нутгийн одоо театрууд маань бас маш гоё хөгжиж байгаа шүү дээ тий. Үндэсний төдийгүй олон улсын ингээд бас гоё уран бүтээлүүдийг тоглож байна. Тэгэхээр орон нутгийн хөгжимчдөө ер нь бол хэрхэн хамруулж байгаа. Зөвхөн жаз хөгжим сонирхогчд гэхээс илүүтэйгээр ер нь бол хөгжмийн боловсрол эзэмшсэн хүмүүсийг хамруулахыг зорж байгаа байх гэж бодож байна л да. Тэгэхээр орон нутгаас ер нь хэр яаж холбогдож байна. Тэд маань ер нь оролцох боломж нь хэр нээлттэй байна. Миний нэг аюу том өрөөдөл юу вэ гэхээр нөгөө
орон нутагт байдаг хөгжмийн багш нартай холбогдохыг маш их хүсдэг. Тэнд одоо яг хөгжмийн номон дээр хөгжим гэсэн номон дээр жазын тухай зөвхөн баг нэг хуудас л юм байлээ. За. Тийм. Тэгэхээр энийг илүү дэлгэрэнгүй байлгах үүднээс би асуудалж үзчихсэн. Тэгээд жоохон бууж өгөөд. Бид нар жил болгон Blue Sky Messengers гэх big band одоо Баян Монгол шиг гэсэн үг шүү дээ. Big band одоо хамтлагаараа олон улсын big band бид нар авчирдаг. За бид нар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөө лож дээр бид нар 5 хоног 7 хоног бид нар вакуум сургалт хийгээд тэр хавийнхаа театруудад тоглолт зохион байгуулдаг. Тэгээ энийг уламжлалт болгож байгаа. Бид нар 2 жилийн өмнө яг Ерөө сум дээр театр дээр нь тоглож исэн. Дараа нь бид нар Дархны театр дээр тоглож исэн. Хүмүүс үнэхээр гоё хүлээж авдаг юм байлээ. Ялангуяа хүүхдүүд аягүй дуртай. Бүр ихний инээд яг л тэр нөгөө хөгжмийн зэмсэг нь их сонирхолтой. За бид нэр тэрүүгээрээ бас нөгөө фантам бидлсэн дээр үн төлбөргүй тэр хүүхдүүд аягүй их ирч нөгөө тав ингээд барьж үзэж тогшож өгнө. Нэг тиймэрхүү юмнууд болно хийхийг хүсэж байгаа. Одоохондоо бид нар бол хөдөө орон нутагтай ASC-г бид нар холбож арай амжааг байна. Тийм. Гэтэ ер нь зарлага бол тийм хэрэг сонсож байгаа хөгжмийн багш нар байвал надтай холбогдоорой нийлдэ шүү гэж хэлмээр байна. Нэрээ тийм байх шүү хөгжимчдөөс гадна хөгжмийн багш нар одоо боловсрал өгж байгаа. Ер нь бол бүх хүмүүсийг энэ бас хуралд хамрагдаад гоё сургалтанд нь суугаад 1000 сонсгоос нэг үзэх гэж өөрөө ингээ уулзаж үзээд бүх хичээлд нь суух нь одоо маш том юм мэдлэг болох байх л та. Тэгэхээр олон улсын энэ хурлаас ер нь яг Монгол улсад үлдэх үр дүн. За цаашлаад яг энэ хурлын үр дүнг хэрхэн яаж авч явъя гэдэг тийм төлөвлөгөө алсын хараа яаж харагдаж байна. За энэ бол маш том стратегийн түншлэлийн зүйл. Ялангуяа урлаг. Энэ 120 хүн дотор багш нар бий, продюсерууд байна, уран бүтээлчд байна, хөгжимчд байна, багш нар байна. Тэгэхээр манайх Монгол улс соёлын талаасаа мэдээж энэ хүмүүс бас судлаад ирж байгаа шүү дээ. За би Монголыг сонгоё гэд. Тэгэхээр бид нар хамгийн хөөрхөнөрөө хамгийн гоё сайхнараа харагдахыг бид одоо зохион байгуулж байгаа бидний зүгээс хичээж байгаа. Цааш хичээгч болно. За тэгээд эн чинь Монгол ардын урлаг гэдэг зүйл бас таниулах бид нар бас том боломж нүүдэлж авах соёлоо бас харуулах том боломж. Тэгээд эдний хүмүүс үлдээж магадгүй энэ уран бүтээлчтэй Монголоос нөгөө inspired болох юмнууд авч гараад тий Монгол улс ийм байна. Энэ хүн эргээд дараагийн 10 жилийн тухай ярина. Би Монголд очиод ийм хөөмэй гэж юм сонсоод уртын нөө ямар байдгийг сонсоод эндээс inspired авч ийм зохиол бүтээсэн гэдэг чинь бас аюу том зүйл шүү дээ. За тэгээд мэдээж аялал жуулчлалын салбар байна. Хүмүүс зүгээр хурлахундаа шууд явах хэрэгтэй. Бас давхар бид нар төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааны дараа явж бас амарнах тий. Амарн тэр мэдээж тэрэлч рүүгээ авч явах нь гоод хэвэл. Чигсээ өшөөрлөгөө авч явна тийм ээ. Чигсээ хамгаалцыг үзүүл. Тиймэрхүү төлөвлөгөө бол зөндөө байгаа. Одоо тэгээ сошиалд амжуулаад угаасаа ер нь одоо бид нар байнга стори хийх тийм шүү дээ. Нэг стори л гэхэд хэдэн сая хүн үзэхээр Монголд бол энэ үнэхээр гайхалтай одоо бас дэмжлэг болно гэж бодож байна. Тэгээд нэвтрүүлгийн цаг маань ерөөхдөө өндөрлөгт өгсөн байна. Жаз хөгжмийг магадгүй төдөөлн сайн мэдгүй хүмүүс та юу гэж хэлэх вэ? За би бол ингэж хараад байгаа. Бага насны хүүхдүүдэд жаз хөгжим яаж бас танигдсан бэ гэхээр хэдэн жилийн өмнө The Voice of Mongolia-гаар манай Жожо орлоо. Жожо ингээд ихний нэгдүгээр одоо шат дээр цааш ингээд жаз болоход хүмүүс бүр тэрийг вау гэж хүлээж авч байсан байхгүй. Жожо үнэхээр бас жаз хөгжмийг Монголд бас таниулж байгаа юм гайхалтай бас нэг бүсгүй байгаад байна шүү дээ. Дуучин бүсгүй байгаад. Ер нь жаз хөгжмийг та бас энэ урлагаар дамжуулаад хүмүүсийг яаж гоё уриалвал гоё вэ? Ер нь мэдгүй хүмүүст юу гэж хэлмээр байна. Жаз хөгжим яг юм шүү гэд таас өөрөө мэдгүй байжгаад орж дурлсан байна шүү дээ. Тэгэхээр юу гэж хэлж уриалах уу? Бас энэ үйл ажиллагаанд ирээрээ гэвэл мэдгүй байгаа л асуудал биш.
мэдхийн төлөө хүрээд ирвэл би зөндөх ялангуяа хөгжимчд их баярлна. Тэгээд зүгээр сонсоод үзээрэй. Энэ шууд бол ингээд тий бас мэдрэмж бас юу сонсож байгаас бас өөр. Гэхдээ жаз хөгжим танд эрхчлөө. Тийм хамгийн чухал нь эрхчлөө мэдрүүлнэ. Тэгээд юунд ч баригддаггүй гэдгээрээ хамгийн гоё. Эрхчлөө баригдахгүй, баригдмал биш. Тэгээд хүнийг сэргээж чаддаг, гониглуулж чаддаг, уйлуулна, баярлуулна, бүх мэдрэмжийг нэгэн зэрэг өгч чаддаг хөгжмийн төрөлцөөл юм болов гэж би боддیں۔ Баян Монгол чуулга маань одоо Баян Монгол банд төрчтэй орно гэж байна. Тэгээ манайд бас яг jazz гэсэн тодтолтойгоо уран бүтээлчтэй төртэй jazz нагийн jazz хулан байна тий. Эдгээр соло уран бүтээлчд маань бас оролцож байгаа юу? Наагтай бид нар хамтарч ажиллах байх. За тэгээд энэ чинь маань ирж байгаа Монгол уран бүтээлчд гэх юм бол та тэгээд одоо маад мөнгө тэмүүлэн ингээд техмэрлж одоо эдгээр чинь бүгд л мундаг артистууд гэж болчлоо шүү дээ тий. Мэдээж тэд маань бүгд оролцсон. За маш их баярлалаа. Тэгээд ер нь яг төгсөлд бол одоо ингээд нөгөө багш нар ингээд яриад байгаа шүү дээ. Орон нутгийн багш нар бас сонсч л байгаа, харж байгаа ахaltaа ганц хоёр юмнууд. Ихэнх нь бас хүмүүст ингээд хөгжимчд ингээд за хөгжим бүжигдэр болох чинь нэхэр одоо нөгөө сойс сурж байгаа, эсвэл CD-ийг сургуулж байгаа юм уу? Өөрөөр нөгөө урлагийн сургууль сурж байгаа, урлагийн коллеж сурж байгаа хүүхдүүд ч юм уу, уран бүтээлч багш нар хаяа нэг жоохон гадуурх гад ч юм уу тий. Өөрсдөөс бас нэг яадаг зөндөө нэг хоорондоо нэг өрсөлдөөн болдог шүү дээ. Энд чинь өрсөлдөөн биш ээ. Хэдүүлэл бөөнөр ингээд бас дэлхийн хэмжээний мундаг хүмүүстэй ингээд ойрын ингээд зайнаас ингээд харах боломжтой юм байх шүү гэж тийм боломж гарч ин тэ. Тэгэхээр ихэнх нь хүмүүст бүгдээрээ оролцоосоо гэж ярьж байна. За тэгээд дүнгийн эхэлж байгаа хөгжимчд бас нөгөө jazz хөгжим аюу хэцүү гэж боддог тийм ээ. Тэр чинь оролдож үзээгүй болохоор бас тийг санагддаг. Яг оролдоод ирэхээр jazz хөгжим бас ийм байт юм байна гэж хүнийг илүү бас дуртай болгодог. За тэгээ нөгөө jazz хөгжим сонсоод магадгүй нөгөө орчин нь бас илүү хэрэгтэй байдаг тийм ээ. Зүгээр энгийн үед одоо ингээд одоо jazz сонсоход бас хэцүү байж магадгүй. Тэгэхээр та бүхэнд тэр баг тоглох газар нь очиод сонсох юм бол илүү өөрт ингээд ойлголт авах байхаа. Тийм болохоор за тэгээд 7 сарын 6-наас нэг 7 хоног jazz-аар одоо ингээд Монголд Улаанбаатар төвчгээр хотын төвөр бүх газараас ингээд jazz сонсогдоор шүү дээ тийм ээ. Тэгээд манай ирсэн зочдод маш их баярлалаа. Тэгээд ануучтай бас баярлалаа. Өнөөдөр маш сонирхолтой өглөө байлаа. За. За тэгээд бас сонсогчтой Мишагийнхаа уриалгын дагуу бас яг уриалъя. Дэлхийн jazz хөгжмийн одоо хөгжил үнэхээр үнэтэй хувь нэмэр оруулдаг томоохон сургуулиудын одоо супер уран бүтээлчтэй тий. Продюсер, доктор, хөгжимчд гэдээ маш олон 130 гаруй хүмүүс Монгол улсыг зарж ирж байна. Тэгээд 7 сарын jazz хөгжмийн сургуулиудын 35 дахь удаагийн хуралд нийт үзэгч сонсогч та бүгдийг урьж байна. Тэгээд энэ үйл ажиллагааг бас зохион байгуулахад гар бие оролцож байгаа jazz лаборатори төрийн бас байгууллагууд ийгүй. Одоо соёлын яам, гадаад харилцааны яам, хувийн хвшлүүд, төрийн байгууллагууд гээд оролцож байгаа нэг хүн бүрт одоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн маань олон жил дурсагдах тийм үнэтэй өвийг үнэтэй түүхийг бас хамтдаа бүтээж байгаа юм биш үү? Үнэхээр баярлалаа. Та бүхэнд баярлалаа. Энэ боломжийг олгосон бас Улаанбаатар Монгол улсынхаа бүх ард иргэдэд хүрэлцэн ирээрээ таатай гараад дэлгээд хүлээж авах шүү гэж хэлмээр байна. Тэг яг энэ цаг үед ирсэн нөгөө нэг гадны одоо аялал жуулчлалт ингээл найс нөхөд ирдэг шүү дээ. Тэд нарт үзүүлэл бүр супер байна. Тийм одоо жишээлбэл нөгөө Grammy шагналтай Даниэла Перес ч Монгол хэлж байгаа. Тэгэхээр энэ хүнийг дагаж ирж байгаа бас 12 болсон байхгүй. Тэгээд тэдгээр мундаг хүмүүсийг Монголд ирээд үзлээ гэд өөр одоо жуулчд маань яриа штэ тий. Тэрийг нь бол бас үнэхээр гоё байх болоо гэж бодож байна. 7 сарын 6-наас 11-ний өдрүүдэд та бүхэн маань jazz хөгжмөр амьсгалах нэ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид нар ямар сошиалаас авах вүлээ? Facebook, Instagram, ISJ 2026 Mongolia гэдэг пэйж байгаа. Окей. Нэс мэдээлэл таа. За маш их баярлалаа. Өнөөдрийн манай зочноор jazz лаборатори төрийн бас байгууллагын захирал Мантхай хүрэлцэрлээ. Тэгээд Томастай амжилтыг хүсье. 7 сарын 6-наас 11-ний өдрүүдэд уулзцгаая. Баярлалаа. Мантаа сонсогч та бүхэндээ баярлалаа. Спутник Монгол радио 92.5 дэлгэн сонсогч та бүхэндээ мандах наран өглөө хөтөлбөрийнхөө зочны ярилцлагыг хүргэлээ.